Грек Ромын түүх гэдэг нь баруун Европын өнөө цагийн эцэг одоо тэр соёлын эцэг гэж явдаг юм байна. Энэ талаар та юу? Үгүй яг соёлын эцэг ер нь бол философи эцэг тийм ээ, ер нь бол философи эцэг. Тэгээд тийм Грек Ром гэдэг ч одоо бие даасан маш том одоо дэлхийн том түүхээр л да тий. 3000 жилийн түүхэл ярих ажиллагаар нь шүү дээ. Тий одоо энд байгаа Платон, Аристотелоос ахуулаад л 2500 жилийн өмнөөс эхлээд л Грекийн философи бол одоо алдарсан. Тий явсаар байгаад арабын философиг бид бас мартаж болохгүй тий. Арабаар дамжаад тэгээд Ром руу очсон. Тий бас олон философчид Грек унах үед олон дайнтай байх жилүүдэд бас цухтааж Ром руу очсон том одоо Грекийн философчид бас бий. Энэ бол тэгээд тэндээсээ цаашаага бүр сүүлд бидний одоо мэддэг Европ одоо философитой болсон байхгүй юу? Одоо тэгээ Герман, Франц, Англи энэ төр бол тэр хойно тийм мянган жилийн дараа философитой болсон. Тийм учраас одоо тэр их урт хугацаанд 1500 мянган жилийн дотор барууны ертөнцид Грек, Ромын философид одоо ноёлж исэн. Тийм Грек гэхээр бид нар одоо энэ хинлөө ороод Аристотель, Платон, Эпикур гэж явчих нь. За Ром руугаа яваад орохоор нөгөө Цицеро, нөгөө Сенека энэ төр гэж явцдаг шүү дээ, тийм ээ? Тий. Лукациус энэ төр гэж. Тэгэхээр бид нар ийм том одоо урт хугацааны олон том одоо философчдыг мэдээж ярих асуудал гарна л да. Тэгээд энэ дээр гол нь философийн 3 том салбар байдаг. Тэгээд тэрийг бол дандаа л энд одоо ярина шүү дээ бид нар. Ер нь бол философи бол зөвхөн одоо Грек Ром гэлтгүү хятад эндхэг Перс арабын философч гэсэн. Ер нь бол эхлээд бол танин мэдхгүй их ярьдаг. Тэ хүн одоо яаж мэдлэгтэй болох юм? Тэр их ярьдаг. За хоёрт нь ёс суртахууны одоо философи. Хүн одоо яаж сайн болох юм? Яаж сайн хүн болох юм? Яаж нэгэндээ сайн байх юм гэсэн одоо ёс суртахууны том одоо онолууд бий. Мораль, этикийн. Тийм. За гурав дахь том одоо сэдв бол эстетик буюу гоозын сэдв. Тийм гоозын одоо яагаад хүнд хэрэгтэй гээд одоо гоозын философи яриад ирэхээр бид нар яг чаргагүй урлагтай холилдоод явцдаг. Тийм ер нь бол бид нар мэдэн штэ. Грекээс одоо гаралтай драмын жүжиг, трагед, комед. За тэгээд гоё одоо баримлууд маш гоё одоо гоозтой урлагийн эстетиктэй баримлууд бол би нөгөө одоо хинээс нөгөө Венусээс ахуулаад тийм үстэй. Тэгэл Олимпиа одоо юу гэдгийг нөгөө мундаг томчуудын гоё одоо уран баримлууд маш том одоо эстетик гоозын илэрхийллүүд шүү дээ. Нөгөө Лакон энэ төр гэл маш одоо гоё сүртэй уран баримлууд бол одоо тэгэл Грекээс за тэгэл Ром руу очих юм бол одоо бид нар мэдэн шүү дээ. Тэнд ч одоо тэгэл нөгөө том одоо философч, уран зурагч одоо уран баримлуудаас эхлэн шүү дээ. Тийм үстэй Давидаас өксөл бол одоо мэдэн шүү дээ. Сүүлд одоо Леонардо да Винчи энэ тэгэл томчууд руу яваад орчих шүү дээ. Тийм учраас ер нь барууны ертөнц бол энэ их том Грекийн философи, Ромын том одоо урлагийн нүр их одоо юун дээр бүтээл дээр европчууд босож ирж байгаа шүү дээ. Тийм учраас одоо Герман, Англи, Францууд урлаг ярих юм уу философи ярихаараа Ром, Грек рүү л орчдөг шүү дээ. Тэгэл тэнцэнэ зурлаад тэнцээс гарч иж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр ийм л одоо том философи л одоо ярих асуудал гарах нь шүү дээ. Тэр Клеопатра гэдэг үед одоо хатныгаа бол бурхан гэж шүтэж ирж байна. Тий. Өнөө цаг хүртэл бурханы дүр гэж үздэг юм байна тийм үү? Тэгэхээр та яг энэ Клеопатрагийн тэр дотоод оюун санаа, дотоод тэр хүч чадал тэр үзэсгэлэн өнөр танагдаад энэ хүнд шүтүүлэхгүй байх нэг ширхэж элемент үлдээгүй юм тэр одоогоор шүтээд байгаа. Тий одоо тэгэл дахиад одоо нэг философчийн үүднээс л тайлбарлана шүү дээ. Яг нь ер нь бол Клеопатрагийн одоо кино фильмч гэдэг юм уу, жүжигч гэдэг юм уу, зохиолч гэдэг юм уу, эсвэл түүхч гэдэг юм уу. Яг одоо бидэнд одоо үлдсэн тийм үү? Одоо домогч гэх юм уу те. Тэгэхээр тэр бүгд ч юм бол мэдээж нэг эмэгтэй хүн гэдгээрээ маш их одоо алдартай тий. Эмэгтэй хүнийг одоо сайн шинж чанаруудыг одоо ярих юм бол одоо
Клеопатра бүгдийг агуулсан гэж байгаа шүү дээ, тийм үү? Тий. Одоо түрүүний нөгөө танин мэдхүү тэгэхээр бас боловсралтай, тийм үү? Оюуны чадвартай. Тий. За тэгээд маш их одоо ёс суртахуунтай, тий. Одоо тэр арт түмнээ авч явах гэсэн, хүмүүс туслах гэсэн тэр их одоо арт түмнөө гэсэн одоо хаан л гэх юм да, тий. Одоо хааны одоо юунд л очисон бидтэй, тий. Өргөмжлөлтөд очисон бидтэй. Тэгэхээр арт түмнөө хэрхэн авч явах уу гэсэн тэр их том ёс суртахуун, тэр их том хайр, тийм үү? За нөгөө талдаа мэдээж одоо хүмүүсийг тэр дадах, тэр хүний одоо гадаад төрх бие авч явж байгаа тэр гоо зүй, тэр бол одоо бас одоо тэгэл эмэгтэй хүний одоо нууц штэ. Эсвэл одоо эмэгтэй хүний нэг юу гэдгийг одоо үнэт зүйл, тийм эмэгтэй хүний нэг давуу тал бол гоо сайхан, тийм тэр их гоо сайхныг харсан, тэр их сайхан эмэгтэйг харсан одоо ямар ч одоо хаан ир дайны талбарын том одоо жанжин одоо тэн чин өвдгөн одоо яадгийн сөхрөөдөл булчин ширвсэн зөөлрөл эхэлж байгаа шүү дээ. Тэгээ уяраал эхэлж байгаа шүү дээ. Тэр эмэгтэйгийн зөвхөн тэр дүрийг хараад л тийм үү. Тэгэхээр энэ гоо зүг гэдэг чинь яг тэр л харъя байхгүй юу? Тэ? Тэгэхээр хараад ямар гоё юм бэ? Тэгэл одоо тэр нь сүрдэх, тий шүдэх, бууж өгөх. Тэгээд энэ бүх чинь гоо сайхны том илэрхийллүүд шүү дээ. Яг жарахгүй тэгэл одоо амьсгаагаа хураах, дуугч чадхаа байх, хэл гэсэн үг олдохгүй. Одоо яах ёстой, тийм үү? Тэр их одоо сэтгэл хөдлөлийг тэр гоо зүй, гоо сайхан чинь яаж штэ. Одоо өдөж өгж штэ. Өдөөж штэ. Тийм. Тэрүүгээрээ Клеопатра бол одоо заавал нэг тийм Египтийн юу гэдгээрээ хаан одоо залгамжлагч гэдгээрээ биш. Ерөөсөө эмэгтэй хүн ер нь ямар байх вэ гэсэн тэр том одоо үлгэр жишээ биш шүү дээ. Тэ эмэгтэй хүний дүр зураг, гоо зүй, ёс суртахуун, тэр ухаан, тэр гурав чинь ингээд хосолж шүү дээ. Тий. Нэгд нь тэр мэдлэг, ухаан, танин мэдхүү, хоёрт нь тэр сэтгэл, хайр, сэтгэл, арт түмэндээ хайртай байх, бусдыг хүндэтгэх, гуравт нь тэр өөрийгөө тэр авч явж байгаа тэр хувцаслалт, нүүр, царай тэр бүгдийн одоо илэрхийлэл ямар гоё өөрийнхөө одоо бие авч явж гэнэ үү? Зүс царайгаа тэр ямар гоё байлгаж гэнэ үү? Тэгэл тэр чинь нөгөө нэг нүрээ тиймэр угаадаг байсан, тийм хэргэлдэг байсан, тийм үнэртэн хэргэлдэг байсан, тийм одоо үсний засалт одоо юу байдгийг тэр бүх чинь яах чаргагүй тэгэл одоо тэгэл хүн юу гэж ямар үгээр илэрхийлэхийн гэтэл тийм одоо гоо зүйн үлгэр жишээл гэж хэлж болох байх. Тийм. Тэгээд тэр чинь явсаар байгаад үеийн үед хүн төрлөختөнд тийм үү эмэгтэй хүний нийтлэг одоо нэг идеалны гэдэг чинь тийм төгс тийм одоо дүр төрх болоод хүндэтгэл түүхэнд үлдчихэж байгаа байхгүй. Тиймээс эмэгтэй хүмүүс Клеопатраг ярих тэрүүгээр үлгэр жишээгээ хийх хаанан газар заавал Клеопатраг одоо нэрийг дурдж эмэгтэй хүний одоо анхдагч хүн төрлөختний үлгэр жишээ эмэгтэй гэж багж одоо хийх байх л та тий. Бас нэг юм асуух. Клеопатраг энэ бол Аз твдээ бүр хадаа тавигдчихж байгаа байхгүй. За. Клеопатра Монгол төдийгүй. Тэгэхээр бид нар бол мэдээж ингээ өндөр хариуцлагатай байгаа. Хоёрдугаар маш их бэлтгэл байвал хийж байна. Гуравдугаар Монгол үзэгч Клеопатрагаас юу хүлээж байх ёстой вэ? Тий яг уу тий ямар одоо биднэрт эцсийн студиустэй түрүү хэлсэн шүү дээ. Одоо драмын жүжиг. Энэ бол драмын жүжиг, энэ роман, уран зохиол, энэ урлагаас бол бид нар бол одоо маш их зүйлийг суралцах ёстой гэдэг манад ерөөсөө энэ бол орхигдоод байгаа. Тий зүгээр одоо нэг орой гоё байла, кайфтай байла. Жүжиг тань таалагдуу гэсэн таалагдаа ястай гоё жүжиг гэл тэгэл тэр хувцалтыг хараад гүйж орилж хашгирж байгааг нь хараад тэгэл тэр их ганган одоо юу гэдгийг тэрийг хараад ямар гоё юм бэ гэж гарчиж байгаа байхгүй. Тэр жүжиг чинь цаанаа маш том юм хэлж байгаа шүү дээ. Одоо тэр Шекспирийн Хамлет бол тайзан дээр зогсчоод монолог хийж байгаа шүү дээ. Тэр монолог биш шүү дээ.
үзэгчдэд ярилцж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үзэгчд рүү юу хэлж гэнэ үү тэр ханху тий? Тэрнтэй адилхан Клеопатра биднэрт юу хэлээд байгаа? Тэр дүрээр биднэрт үзэгчд юу заах гээд байгаа? Юуг анхаар гэж байгаа? Юуг бодоорой гэж байгаа? Тийм үү? Тэр чинь л чухал байхгүй. Тэгэхээр бол хүн өндөр эрх мэдэлд очихоор ямар их одоо хариуцлага ирдэг. Өнгөрч, хөөрч, дураараа ашиглаж болохгүй. За улс орон ард түмнийхээ төлөө өөрийгөө хэрхэн тэр золиослж байгаа. Хэрхэн ухаан зарж байгаа. Тий ёс суртахуун алдахгүй хэд их одоо өөрийнхөө эрх мэдлийг ашиглах биш, өөрийнхөө давуу талыг ашиглах биш, өөрийнхөө дорой талд готрох биш. Тийм үү? Тэр бүгдийг ингээд тэнцвүүлээд тэгээд тэр одоо Ромын жанжин, Ромын хаан, Ромын тэр төрөмгийлэл тэрнтэй хэрхэн одоо учраа олж байгаа. Маш том одоо улс төрчмөний онцлогийг харуулж шүү дээ. Тийм л байх ёстой юм биш шүү дээ. Нөгөө талдаа эмэгтэй хүн өөрийнхөө тэр зүс царай бие өөрийгөө бие авч явах ямар их одоо чухал тий байдаг. Хүмүүст ямар их одоо зөв бие зөв авч явж байгаа эмэгтэй хүн хүмүүст ямар их одоо хүндлэл хүлээдэг. Тэндээс одоо суралцах. Эмэгтэй хүн чинь ингэж хөөртөө ихтэй байж ингэж бие зөв авч явах. Тэр чинь одоо нэг л их баян тансаг, нэг л их одоо хүнд гайхуулсан одоо биш шүү дээ. Ер нь эцсийн эцэс зөвхөн одоо гоо сайхан ёс суртахуунаар биш эцсийн ихэж юм одоо бас мэддэг эмэгтэй байгаа шүү дээ. Тэгсэн зүгээр юм мэддгүү нэг эмэгтэй биш байгаа хөө нэг ганган тэгэл нэг л ингэсэн нэг л хааны удам гэсэн эмэгтэй биш байгаа шүү дээ. Чи юм мэддэг учраас хүнтэй ярьж чадчих шүү дээ. Хүнийг хүндтэглэг хүлээж авч чадчих шүү дээ. Тий. Ингэсэн байна. Судлаачид бол хүнийг бол дээд түвшний асар том сэтгэл судлаач хүн байна. Гоо яах вэ тэгэл тэр бол тий сэтгэл судлаач гэдэг чинь одоо тэгэл үгүй тий тэгэхээр чин тэр чинь нөгөө ном уншсан л байгаа байхгүй юу. Тий яг бол өмнөх том философчдын номыг уншсан л байгаа байхгүй юу. Яг бол найзаас чинь бүр сүүл одоо тэр нөгөө том философчоос хойших учраас философчдын номыг бол уншсан л байж таараа. Тэгээд нөгөө наас чинь нөгөө ер нь грекийн л улс гэдэг байгаа шүү дээ тий. Надад бол чинь Клеопатра гэж чинь баргалж эцэг өгөөд тэр чинь баргалж түүх нь бол тэр грек рүү тэр философтой тэр газраас л юу нэг байгаа шүү дээ. Их хүсрээ авч байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр грекийн философчтой намайг уншсан л байх. Яг нь сэтгэл зүй гэдэг чинь тухайн үед бол тэргөө грекийн философт бол гараад ирчихээ. Психолог гэдэг үг чинь өөрөө грек үг байхгүй. Психо гэдэг чинь тийм хүний ухаан гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж одоо би энд элсэн цүл тайх хоёрын дунд сууж байгаа Монгол философч Клеопатрагийн уншижсэн Аристотель, Платоны зургийг тэнд өлгчөөл, Сократийн зургийг тэнд өлгчөөл одоо намын уншаад сууж штэ. Тэгэхээр тэнд дотор юу байдгийг би мэдэж штэ. Тэгэхээр тэндээс мэдээж наад одоо эмэгтэй чин гэх юм уу да тий. Клеопатра бүсгүй тий бас философийн номыг уншиж тэндээс юм сурсан байна. Тэр нь мэдгэжээ. Тий. Тэр л яах вэ? Тэр бол тий. Тэр л яах. Тэр ёс суртахуун тэр ёс зүгээрээ тэр одоо улс орон ард түмнээ авч явж штэ. Тэрс одоо нэг өнгөрөө шуналтай итгээд байсан болов тийм үү? Нөхөөрөө тэгэл ирчүүдийг хөдөвддөг эмэгтэй байсан бол бүтэхгүй штэ. Тий, бүтэхгүй штэ. Тийм учраас тэр эмэгтэй хүний тэр зэвсгийг гарамгаа эзэмшиж чадсан байгаа байхгүй юу. Тийм. Уян сэтгэлээр хүнтэй сайхан харьцах, хүнийг хүнддэх гэсэн мөртлөө гоё хувцалж гоё нүүр амаа засч бие зүү авч явах. Тэгээд ч юм төрхийн их царайлаг байсан гэдэг л дээ. Тийм маш их царайлаг эмэгтэй байсан гэдэг л дээ. Тийм ер нь бол тэр чин тэр юундаа байдаг шүү дээ. Юм бол царайлаг царайг нь хараад ундаг байсан гэдэг. Тэгэл тэр чин хойшоо ингээд бид нар ярих юм бол тэгээд түүхэнд ярих юм бол одоо тэгэл Оросын нөгөө Екатерин хаан эмэгтэй байна тийм үү хаан. Тэр бол тэгэл мэдээж л одоо Клеопатраг уншсан л байх. Тэндээс үлгэрч авсан л байх. Тийм. За тэгэл одоо Японууд ч гэсэнтэй одоо нөгөө гейша гэж яддаг шүү дээ. Тэр чин тэгэл эмэгтэй хүний маш том чадваруудыг илэрхийлсэн эмэгтэйчүүд шүү дээ. Тэрээс гейша гэдэг чинь дуртай эрэгтэйтэйгээ унтдаг гэд буруу ойлгоцсон байдаг шүү дээ. Үгүй шүү дээ. Гейша ч бол хизээч одоо
тэгж яадаг шалиг эмэгтэй биш шүү дээ. Эмэгтэй хүний 5 чадварыг эзэмшсэн гэдэг шүү дээ. Гэж яаж байна тий. Тэр нөгөө үнэр тийм үү? Үг хэл, хөгжим, төс царай тийм үү? Тэр бүгдээрээ гоё үг хэлэх. Тий. Одоо тэр Гешагэд фильмдэр чинь бас л тэгдэг шүү дээ. Маш ухаантай байдаг шүү дээ. Тэр үг хэлнэ. Тэгжээс тэр чинь гайх гэж байгаа шүү дээ. Зүгээр нэг царайлаг сүрхийн нэг эмэгтэй биш шүү дээ. Тэр ямар гоё ухаалаг цэцэн үгнүүд хэлж гэнэ үү. Яг тэрүүгээрээ яг нэг Клеопатра чи яг одоо хүндрэлтэнд яг тэрүүгээрээ үлдчихэж байгаа байхгүй. Тэр цэцэн байх, мэрэгэн байх. Ханаас цэцэн мэрэгэн гаралтай гэвэл философоос л гаралтай шүү дээ. Өөр хамаас гаралтай. Үнийг одоо магадгүй залуу уран бүтээлчдийн хувьд бол их зориглон хийж байгаа ажил. Зүг. Харин тий одоо энэ орон чи одоо бас нэг гооцоо ёс суртахуун ёс зүйн талаар бас дээшлэхгүй болол одоо бас их л доошоо унчаад байна шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо тэр дээшлэхэд одоо тэгээд бас хөв нэмэр оруулаарай. Тэгээд одоо энэ тийм байна. Тэр одоо энэ Клеопатрагийн үнэр нь одоо магадгүйгээр одоо 2-3 км-ийн цаанаас үнэрчдэг тийм ерөөс үнэртэй бай. Тэнгүүд одоогоор төвхөн хүрээлэнд Европын дайрч улсуудын үнэрийн судалдаг. Тухайн Клеопатрыг юу хэрэглээд үнэрийн ирчүүдийг трансфер болдог тийм үнэр. Үнэртэй. Юу хэрэглэдэг байж вэ гэдгийг надад судалж юм байна л та. Тэгэхээр одоо гоо зүй соёл гэдэгтээ энэ эмэгтэй хүний тэр үнэр гэдэг хэр их холбогдох юм. Гэхдээ тийм шүү дээ. Харин ер нь бол тэгдэг шүү дээ. Одоо философод бол ер нь одоо эхлээд хүнд ингээд урлахад хамгийн түрүүнд үнэр таалагддаг гэдэг шүү дээ. Тий. Царай, зүс, бие одоо юу байдгийг тэрнээсээ илүү үнэр тий. Ер нь бол үнэр таалагдахгүй бол тэгээд юу ч таалагдаад нэмэргүй гэдэг шүү дээ. Тэгэхээр үнэр аягүй чухал байхгүй юу. Тий. Ялангуяа одоо эмэгтэйчүүд бол эрэгтэй хүний үнэр таалагдахгүй бол тэгэл ерөөсө буруу хараал алхацдаг гэж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр ерөөхдөө тэрэн дээр бол нэлээ анхаарах хэрэгтэй байх. Эмэгтэй хүн бол тэртээ тэргүй нөгөө нэг ингэсэг нөгөө үнэртэн хэрэгэлдэг учраас өөртөө тохирсон яг өөрийнхөө тэр үнэрийг ер нь одоо илүү одоо идэвхжүүлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэг үнэр гэсэн цэвэр зохиомл үнэр үнэртүүлээд байгаа юм биш шүү дээ. Тухайн тэр эмэгтэй өөрийн үнэр тийм үү бүр одоо англиун байвал ийм л байх гэсэн тэр үнэр явж байгаа шүү дээ. Тий. Тэрээс одоо нэг шал өөр үнэр гинт гараад ирж байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр Клеопатра өөрөө тийм сонир тийм үнэртэй эмэгтэйсэн баг. Тэгээд тэрнийгээ одоо хэрхэн яаж идэвхжүүлж улам эрчимжүүлж чадсан тийм үү тэрүүгээрээ тэр чинь хүнд одоо нөлөөлж шүү дээ. Нэгэнд одоо байгалийн төрхийн үнэр учраас тэр чинь цаашаа одоо тархах юу нь одоо шал өөр байгаа шүү дээ. Нүг хиймэл үнэрийн хажууд. Тийм учраас бид нар чинь тэр хингээд юуны яг нэг Францын кино фильм байдаг шүү дээ. Нэг үнэрийн тухай нэр нь юу гэлээ дээ. Тэгээ тэрэн дээр чинь нэр нь юу гэдэг лээ. Яг яадаг шүү дээ. Нэг эмэгтэй юу үнрээр нь гэдэг хайгаад идэг шүү дээ. Хайсаар байгаад үнрээр нь явж олдог шүү дээ. Парфюм. Парфюм гэж фильмдэр болвол ерөнхийдөө янз бүрийн хиймэл ингэсэг янз бүрийн үнэртэн гэд хэрэглээд тэр гоё үнэрийг нэг залуу үнэртдэг, онцгой үнэртдэг нэг залуу байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үнэрийг хайгаад яваад байдаг шүү дээ. Тэгээ явсаар байгаад хамгийн одоо төгс үнэр бол тэр эмэгтэйгийн өөрийнх нь үнэр юм байна гэдгийг мэддэг шүү дээ. Тийм, өөрийнх нь үнэр бол хамгийн төгс үнэр юм байна. Үнэртэй ус хийдэг компаниуд хамгийн төгс үнэр үйлдвэрлэх гээл дандаа бүтлгүүтж байгаа шүү дээ. Тий. Гэтэл жинхэнэ төгс үнэр чинь эмэгтэй хүний өөрийнх нь үнэр байдаг шүү дээ. Тэр эмэгтэйг өөрийнх нь үнэр учраас тэр үнэрийг өөртөө шингээх гээд бүр ингээд үнэртэй дэдэг шүү дээ, тий. Гэх мэтлэнгийн тэгэхээр тэр үнэр гэдэг бол шал өөрлөлтөө шал өөр одоо мэдрэмж гооцын нэг том одоо үнэлгээ л дээ тий үнэр гэдэг бол нөгөө үнэрээс ч гадна юу байгаа ш бас нөгөө дуу хоолой сайхан баг. Тэгэхээр тэр Клеопатра бас дуу хоолой их гоётой байсан баг тий хүн ингээд хүн сонсоход сонсголонтой тий уянгалаг тий тэгэхээр тэр чинь аягүй чухал байхгүй юу сайхан дуу хоолойтой баг тэр нэлээ явж ирсэн баг. За тэгээд мэдээж одоо
бие авч явж байгаа алхаа гიშгэ хөдөлгөөн эмэгтэй хүний хөдөлгөөн ч бас нөлөөлнө гоо зүйл тий. Тэрийг одоо бид нар бас мартаж болохгүй. За тэгээ янз бүрийн одоо гол сайхан үг хэлэх тэр ухаан тэр бас нөлөөлнө. Тэгээд одоо хүнд гар хүрэх хэн одоо гар хүрч байгаагаараа тийм тэр хувцсанд нь хүртэл хүн гээд гар хүрэх дуртай. Тийм одоо гоё тийм материалаар хийсэн хувцс өмсөж байгаа шүү дээ. Тийм тэр Японы тэр эмэгтэй жүж яагаад тийм их юм одоо торгон кимоно өмсөж нэг яг л эрэгтэй хүн гээд гараа хүрхэд хүртэл тэр маш их гоё байх хэрэгтэй байхгүй тийм. Тэр ч юусэн эмэгтэй хүн чинь ийм одоо авьяастай ийм мундаг зэвсэгтэй учраас тийм үү эрэгтэй хүн хөөхий тэгэл тэнд одоо өнкрөл унж байгаа шүү дээ. Клеопатра жүжигээс юу хүлээж байна? Уу яг тэгэл ер нь бол тэгэл Клеопатра жүжиг саяны л тэр гол нь тийм эмэгтэй хүн бол зөвхөн хөөрхөн царайлаг байх биш. Ухаан хэрэгтэй юм байна. Ном уншсан байх хэрэгтэй юм байна. Ном уншаагүй эмэгтэй хүн бол ерөнхийдөө гэцүү шүү дээ. Тийм учраас бүр уран зохиолын хэллэг төрөл байдаг шүү дээ, тийм үү? Ном уншсан эмэгтэй аюултай гэж. Тийм. Тэгэхээр өөрөлдөл бол эмэгтэй хүн сарайлаг тэгээд ном уншсан байх юм бол одоо тэгэл одоо дуусаа. Тэр тэрийг л тэндээс ойлгож байгаа. Тийм. Ерөнхийдөө одоо Монголын эмэгтэйчүүд Клеопатрагийн жүжиг үзсний дараа бол ерөнхийдөө эмэгтэй хүн бол ном уншсан оюунлаг байх хэрэгтэй юм байна. Нөгөө талдаа мэдээж бие их сайхан авч явах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ учир зүггүй одоо нэг үнэтэй юмар биш. Тэг өөртөө тохирсон тэр бие гоё авч явах. Одоо тэгэл тэр үнэр гоё үг хэлэх, хүнд сайхан үг хэлэх тийм ээ гэх мэтлэнгийн тэр чадварууд бол эмэгтэй хүнд хэрэгтэй юм байна. Тэгжээж эмэгтэй хүн юм байна. Тэргээрээ эрэгтэй хүнээс ялгаатай юм байна. Тэрийг олж харах. Тэрээс одоо нэг феминизм гэж эрэгтэй хүнтэй өрсөлдөд байх биш. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн гэдэг чинь ямар вэ гэдгийг харуулж сурах хэрэгтэй байхгүй эрэгтэй хүнд. Энэ бол эмэгтэй хүн шүү хүлээн зөвшөөр. Энэгээр нь эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөр. Ухаантай гэдээ одоо илүү болох гэж байгаа юм биш. Царайлаг айхтар одоо гойж годоод одоо эрэгтэй хүнийг эргүүлэх гэж байгаа юм биш. Эрэгтэй хүн толгойг одоо наашин татах гэж байгаа юм биш. Эрэгтэй хүн сайхан харагдах гэж байгаа юм биш. Уучлаарай өөртөө сайхан харагдах гэж. Өглөө би толинд хараад өөртөө сайхан харагдаад баярлаад гараа явдаг. Тэр л чухал байхгүй. Тэс бусад зориулаад ямар ч утгагүй байхгүй. Өөрөө би гоё юмар байна. Тэр чинь өстой хамгийн сайхан үг байхгүй. Өөртөө бас гоё байх хэрэгтэй. Зөвхөн хүнд зориулж. Ер нь одоо Германд амьдарч ирсэн тэр хаваар ер нь Клеопатрагийн тийм ам зохиол дуу шүлэг илүү байдаг. Та ер нь өөрийнхөө хөлс Гэхдээ би одоо яг одоо тэгэл Европчинд юуны юу нөгөө юу гэдэг лээ. Тэг ер нь тэгэл Египт Ромын яг урлаг гэдэг л илүү байдаг шүү дээ. Ерөөдөө тий. Тэгээд одоо бид нар ч тэгэл уран зураг мураг тэмхүү марсаар байгаа таарч нэг сүүлийн ер нь тэгэл тэр эртний өрөө чинь нэг ордгоо шүү дээ. Тэгтээ яг нөгөө хиний нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Египтийн нөгөө нэг Нофретет гэдэг Нофрететийн юм юу гэдэг шүү дээ. Тэ баримж яадаг шүү дээ толгооны. Тэгээ нэг нүд нь нөгөө нэг байхгүй тий. Нэг нүд нь бүрэн хийгээгүй. Тэгэхээр бас нөгөө гоо зүг бас илэрхийлсэн. Бас хидэх өөгүй байх бол бас яг гоо зүг гэхгүй байгаа шүү дээ. Ямар нэгэн өө бас байж иж гоо зүг болох хэвээр. Тэр чинь аюу чухал байхгүй. Тиймээс Клеопатра чинь бүр өөгүй эмэгтэй биш. Ямар нэг газраа нүүрэндээ ч юм уу мэнгтэй байсан баг. Тий. Эсвэл том хамартай ч юм уу ямар нэг байх хэвээр. Тэгжээж гоо зүг чи явдаг байхгүй юу? Тий. Ямар нэг онцлог юм. Одоо Японууд ч нэг соёон гарцсан шүдтэй эмэгтэй айгу дуртай гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан байхгүй. Хид юм дэгшгэн хэмэл шүд хэлэгдсэн юм байх бол гоо зүд орохгүй байгаа байхгүй бас. Бас ямар нэгэн нэг онцлог байж иж нөгөө эмэгтэй хүнээс ялгарх байхгүй. Бид нар чинь бүх эмэгтэй хүн адилхан болох гээд бүгдээрээ давхарх хэлгээд байна шүү дээ. Тэгсэн тийм биш байхгүй юу? Давхраагүй нүдтэй эмэгтэй илүү хөөрхөн харагдаж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж.
Тийм маш. Тэгээ бүгд ингээд ижилсгээд идэх байхгүй. Адилхан амар хийлгээл, адилхан хацартаа болоод, адилхан уралдаа болоод ирэхэж идэх ч одоо бүгд нэг Google шиг юм уу, робот шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр онцлог. Одоо хин нэг Америкийн нэг юу нэг эмэгтэй үжигч Cindy Crawford гэдэг. Тэр за тэгээ Германы нэг загвар өмгөгч, хоёр загвар өмгсөгч эмэгтэйг уралдуулсан юм байна л та. Тэгээ Crawford, Cindy Crawford нь болохоор энэ чинь эмэгтэй. Клаудиа Шифер гэдэг герман эмэгтэй ямар ч нэг тийм илүү төтөг юу ч байхгүй. Тэгсэн тэр эмэгтэй таалагдсан гэж байгаа байхгүй хүмүүс. Тэгээ төрүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гоо зүг гэдэг чинь бас тийм учир зүг нээгэх тийм нэг өвгөө гэсэн үг бол биш байхгүй юу. Жохон өөтөө байх чинь илүү хүнийг татчих шүү дээ. Жохон өөр байх. Одоо ер нь Монголын үзэгчдэд энэ Азийн соёл гэдэг юм үзэгчдэд тадагаа мэд яг миний хувьд сэтгүүлчийн хувьд тадагаа мэд санагддаг байхгүй юу? Соёл гоо зүг гэдэг зүйлийг яаж үзэгчдэд зүйл биш. Соёл гоо зүг. зүг Тийм. Зүйл биш шүү. Наадах чинь зүйл биш шүү. Тий. Гоо зүй өөрөө гоо зүй. Тий. Энийг яаж бид нэр үзэгчдэд суулгах вэ? Яаж ирээдүйн үзэгчдэд бид нэр бэлдэх вэ? Энэ тал дээр Оо нас ч одоо их л юу одоо барилж чийчээд одоо найруулагч хүнээс л асууж байгаа юм шиг шүү. Одоо яг мэдээж нээс нь тэргээд олон одоо үед хургуул гараад ирж байгаа юм да. Тэгээ нэг ерөөсөө хүндрэлтний соёл хүндрэлтний гэдэг чинь ерөө соёлын нэг л чиг шугамтай юм биш үү гэж би бодож байна. Тийм. Гэхдээ яг одоо соёл гэдэг чинь өөрөө яг тэгсэн л үгэлдээ соёл чинь өөрөө соёлжих гэдэг үг чинь өөрөө одоо нийгэм зориулж, бусдад зориулж бусдыг хүндлэх тэгжээж нөгөө нийгэм өөрөө өөрийн гэсэн соёлтой дүр төрхтэй болох тийм үү? Нэг хүний соёлтой байх чинь нийгэм соёлтой болоход ямар их одоо тустай хэрэгтэй тий? Тэгээ соёл гэдэг чинь тэгэл одоогоос сайжрах штэ. Одоогоос нэг илүү болох. Тэгээд ер нь олон хүмүүс амьдардаг хот одоо ийм суурин газар бол тодорхой нэг соёлоор тэр нийгэм сүрхий байх. Нийгэм тэр нийгмийн нэг гишүүн болж явсны бас нэг одоо аз гэх юм уу тий тэр дотор яваагийн нэг баяр хөөрн энд их дандаа соёлтой хүмүүс байдаг. Соёлтой хүмүүсийн дунд байх сэтгэл зүйн хувьд хэрэгтэй, стрессгүй. Соёлтой хүмүүс, соёлтой нийгэм байхаар хүн аяндаа ингээд дотроосоо юм хиймээр санагдаад, бүтээмээр санагдаад, оролцмоор санагдаад, зүхтаах биш, оролцох, гадагшаа нэсээ явчих биш. Тэгээ эндээ сайхан байгаа юм чи эндээ гоё кайфтай байдаач гэдэг юм уу тийм ээ. Тэгээд тэр чинь аягүй чухал байхгүй юу. Тийм. Ерөнхийдөө альва нэг юм хийхдээ нөгөө дуртай байх. Тийм соёлтой газар чинь гараад явсан ч гэсэн нэг дуртай байх. Гудамжаар алгасан ч нэг дуртай байх. Тийм үстэй. Соёлгүй болохоор ч хүмүүс чинь стресстэй тийш шүү дээ. Тийм гарахаас ч дургу өрөөл, явахаас ч дургу өрөөл, машин барихаас ч дургу өрөөд шүү дээ. Тийм тэгэхээр чинь чи яагаад вэ? Яг бол ямар нэгэн соёлын улмөр байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь бол манай нийгэмд бол ямар нэгэн соёлын улмөргүй болчихлоо л доо. Тийм. Одоо бид нар бүр эргээд одоо нойлоосоо одоо соёлтой танилцах юм асуудал гарч ирж шүү дээ. Тийм. Юу одоо соёлтой хотоо соёлжуулах гэсэн худал үгнүүд тийм үү нэг мөнгө зарсан том рекламууд. Тийм. Тэгэл одоо бид нар бүр одоо багасаа л одоо ихлэх хэрэгтэй багтаа соёлч нь юу л. За тэгэл бид нар ч одоо нөгөө дээшигээ соёлтой багш соёлтой улс төрч одоо юу гэдэг соёлтой дээгүүр соёлтой хүн байна уу гэж одоо хайгаад тэгээ тэндээсээ соёл суралцаал одоо үлгэрч харах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо Монголын одоо соёлжуулах тэр соёлтой Клеопатра нь хаав байна. Монголын тэр нөгөө сүрхий мистер нь хаав байна.
Бид нар чинь зөвхөн булчин ширмэстэй нөхдүүдийг мистер гэдэг байгаа шин. Тэр чинь үгүй байхгүй. Эндээ дандаа хос нөхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр чи би хэлээд байна шүү дээ. Булчинч байгаа, ухаанч байгаа, тийм үү? Тэр хүний хүнддэг тэр ёс суртахуунч байгаа. Тэгж иж өрн байж ижил одоо мистер джентльмен болно гэхээс биш. Зүгээр одоо нэг боди билдинг дээр нэг фитнес клуб дотор булчин ширмэсээ ингэчихэд би одоо мистер джентльмен ч гэсэн тэрээс бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр маргалжил биднэрт одоо Монголд үлгэр жишээ болох тэр хүмүүс байхгүй байна. Аяг хэцүү. Тэгэхээр нэг худлаа яруу найрыг шүлэг мүлэг үчээд бүгдээрээ ингэж эрчүүд нь одоо бүгдээр түүхч болцсон шүү дээ. Тийм Монголын эрчүүд чинь бүгдээрээ түүхч болчихсон. Түүхч болох нь айгу би одоо яагаад энэ Монголын эрчүүдийг түүхч болоод байна гэдээ бодсон чинь айгу амархан түүхч нь те тэр түүхийн ном гэдэг нэг судлаад ах юм байхгүй. Худлаа ярихад тийм үү тэрийг хүн эсэргүүцэх ямарч боломжгүй. Тий эсэргүүцгээд чи түүхээ мэддэг юм байна. Тий ном уншилтаа. Тэгээ ямар түүхийн ном гэхээр тэр түүхийн ном байхгүй. Эсвэл нэг түүхэн ормон гэдэг одоо нэг бямбэ эренчин энэ гэдэг нэг худал нөхдүүд байлаа шүү дээ. Ийм худлаа хүүхчүүд чинь хойч үе ингээд баллаа хийчих байгаа байхгүй нэг түүх ярьсаар угаад тэгээ түүх нь худлаа. Одоо энэ Монголын түүхүүдийг шалгаад ихэнх нь худлаа гарч ирж шүү дээ. Тий. Манж муухай гэжсэн чи одоо манж зүв байсан биш шүү дээ. Тий. Гихмишний тэгээд ийм түүхч эрчүүдтэй болчлоо. Джентльмен эрчүүд одоо байхгүй байна. Тий. За тэгээ баахан лам эрчүүдтэй болчлоо. Тэгэхээр лам нар нь сайхан шашин ёс суртахуун сурталчлахгүй ерөнхийдөө тэгэл шашны бизнесмэнүүд л биш үү лам нар бол тийм мундаг бизнес хийж шашнаар харамсалтай. Улан шашин бол буддийн шашин бол их сайхан шашин шүү дээ. Тэгээд бид нар ийм байна. Тэр нь бол бид нар соёлчход маш их гайнууд их байна л да. Монгол хүн соёлтой болоо Монголын залуус одоо сая Z generation гэлээ шүү дээ. Эдгээр ингээд соёлтой болоод нийгэмдээ дуртай ажиллаж, дуртай гудамжаар явж, дуртай эн тэн тийм хоолунд идэж, дуртай театр үзэж ингэж сайхан соёлчход гай болсон нөхдөд их байгаа байхгүй. Худал зохиолч, худал уламжлал ярьсан хүмүүс, худал Монгол соёл ярьсан хүмүүс, худал түүх ярьсан хүмүүс энэ бүгд чинь аяга гайтай биш шүү дээ. Тий бидэрт нэг л юм байсан юм шиг. Тий юу ч байгаагүйгээ байх шаардлагагүй энэ нүүдэлчин ард түмж өөр байхгүй. Одоо тэгэл одоо наад жүжигчин дараа одоо тэгэл яаж хүмүүс реакцлахыг харъя. Тий ер нь харъя. Тий уул нь бол тэгэл их л юу түүхэн юм одоо сонирхолтой дүр тий маш их сонирхолтой. Тэгээд эмэгтэйчүүдийн одоо үлгэр жишээ болсон дүр эмэгтэйчүүд их үзэх бах. Тэгээд уул нь эрчүүд үзвэл эмэгтэй хүнийг ойлгох бах. Биднэрт одоо ингээл хиподраг жүжиг тавьж байгаа гэл ингээл арай л бас нэг уншдаг болоо гэсэн хүмүүс тэгэл ярьж байгаа шүү дээ. За. Тэнгүүд өөдөөс яана үзэх хүн байгаа мунаа чинь наад их үзэгч аягүй цөөхөн штэ. Одоо хиподраг ойлгож үзэх хүн аягүй цөөхөн гэдэг одоо биднэрт ингэж хэлдэг байхгүй. Магадгүй хаа. Тэгэхээр яг одоо яг бидний яриад байгаа тэр залуу үед яагаад үзэх ёстой юм? Тий. Гэхдээ яг тэгэл ерөнхийдөө энэ чинь яг нэгдүгээр соёл тийм ээ. Ер нь театрт очиж театрын юун дотор суугаад үзэгч болоод суугаад жүжиг үзэж сууж яана гэдэг чинь хасар том соёл. Яах гэж энэ драмын театр, дуурийн театрыг тийм үү? Одоо социалист орнууд тухайн үед социализмын үед баярсан. Яг бол эсгийгээрээс гарч ирсэн нүүдэлчин арт түмэн, малчин арт түмэн тийм үү? Бүх барилддаг, ном сум хараадаг нөхдүүд соёлжоосоо л гэж барьсан байхгүй юу? Тийм. Тэрнээс одоо тэр дотроо одоо норимглоод суугаад байгаарэ гэж бариг л байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр их соёлын энэ том илэрхийлэл болсон энэ театр, драмын жүжиг тэрнээс хол явна гэдэг бол мэдгүй. Буруу байх мэдгэлэг алдаал гэж хэлэх баг. Тий. Тэгээд энэ Клеопатра гэдэг энэ цэнтргүй дэлхийн түүх зөвхөн соёл биш бас нэг боловсролын асуудал шүү дээ. Бас нэг жоохон тэгээ түүх ярих дуртай хүмүүс одоо мундаг түүхч ирчүүд маань Грек Ромын түүхийг одоо уулна мэддэг бол хэрэгтэй байна. Тий тэрнээс одоо дандаа тэгж байлдаад ингэж байлдаад алдсан. Эсвэл бол биднийг ингэж яасан газар нутаг бидэрт үлдээсэн ч гэсэн сонь юм яриад ингээл тийм түүхч ирчүүд маань бол жинхэнэ түүхтэй танилцуул. Тэгээд ийм л байна. Тийм ер нь бол урлаг
соёл гэдэг бол хүнийг нийгмийн шаардлагаас болж олонлаа нийлж сайхан таашаалтай кайфтай ажиллаж амьдрахад л олон зориулсан байхгүй юу. Тийм учраас нийгэм гэдэг нь шүү дээ. Ягаад гэвэл үнэт зүйл нь адилхан ёс суртахуунтай, ойролцоо ёс зүйтэй, ойролцоо гоо зүүн ойлголттой, ойролцоо ерөнхийдөө боловсралтай, тийм байж ч бид нэг соёлтой нийгмийг үүсгэж шүү дээ. Тэрнээс одоо гон цавэр хүн төрийн шагнал аваад хөдөлмөрийн баатар болоод байх ч одоо соёлтой ямар ч хамаагүй шүү дээ. Тийм ер нь би энэ төрийн шагнал хөдөлмөрийн баатар гавьяат энэ гэсэн шагналуудыг одоо ойлгох хэрэгтэй. Ямар ч утгагүй хин хинээсээ илүү юм, юугаараа илүү юм. Тийм нийгэмд айгүй муухай тийм нэг заваан харьцаа үүсгэж байгаа байхгүй юу. Тэ одоо энд байсан хүн гинт хөдөлмөрийн баатар болоод энд байжсэн хүн хөдөлмөрийн баатар биш. Яагаад энэ хөдөлмөрийн баатар болсон юм мэдэхгүй. Бүгд мэд. Илүү харагдахгүй байгаа шүү дээ. Тий, илүү харагдахгүй шүү дээ. Би юу гэдэг байхгүй. Гавьяат ингээд болж байгаа хүмүүс ямар ч утгагүй. Ямар бол хүмүүсийн алгадчлалтаар л гавьяат болно шүү дээ. Тэрнээ л баярлах хэрэгтэй шүү дээ. Хинж алгадчихгүй байхад чинь гавьяат болсон гэдэг явж байгаа байхгүй. Тий. Хинж тоохгүй байхад төрийн сойрхолтчих шиг. Тий. Тэгэхээр одоо яаж яагаад хинээр дамжаад ингээд хөдөлмөрийн баатар болчтой. Гайхад ямар ч хөдөлмөр хийгээгүй нийгэмд хөдөлмөрлөж үзээгүй сая хөдөлмөрийн баатар болчихсон шүү дээ. Гайхлаа шүү дээ. Юу ч ажиллаж үзээгүй. Тий. Нийгэмд ерөөсөө ажиллаж хөдөлмөрч хүмүүсийн төлөө хүмүүстэй ингэж мэдлэг болсодоо шеэрлж яваагүй. Тий. Эсвэл ингээд цоо шагнал аваад. Тэгээ бид нар асуудалтай маш их асуудал. Тэгээ миний бодлоор энэ жүжиг драмын жүжиг соёлын ийм урлагийн хүн ёсны хүний нийгмийн хүн ер нь гэж эцсийн эсэх юм бэ гэсэн ийм асуудлуудад хариулт өгөх ийм жижиг ийм урлагийн өнөч бол аюу хэрэгтэй л дээ. Ялангуяа энэ соёл урлагаа хөгжүүлэхийн тулд одоо Европын орнууд чинь аюу юмуд байдаг шүү дээ. Санхүүжүүлдэг сангууд байдаг шүү дээ, тий? Тодорхой нэг сангаас санхүүжилт аваад жүжиг тавьдаг. Кино фильмийг хүртэл санхүүжилж авч хийдэг шүү дээ. Одоо энэ тийм үстэй Европын кино фильмүүд чинь тэндээ санхүүжлаа, эндээ санхүүжлаа гэсэн байдаг шүү дээ. Тэгээс одоо зүгээр өөрснөө яатсан байдгүй шүү дээ. Тий? Тэрийг одоо манад бодлоо тэгэл. Уу яг тэгэл Монгол улс юм тэгэл бүх юм одоо нойлоос эхлэх шаардлагатай болчлоо. Тий? Бид нар одоо бүгдийг нойлоос эхэлнэ. Тий. Өөр арга байхгүй. Тэгэл эхэлж л таараа. Тий? Одоо тэгэл хийж л таараа. Тий. Тиймээс жүжиг бол хамгийн чухал байхгүй юу? Яагаад хүн төрөлхтөнд чинь энэ жүжигүүдийг санхүүжүүлээд театрууд дүүрээд байдаг тэр чинь амар чухал байхгүй. Бид нар чинь тэр чинь мэдэхгүй байхгүй юу? Сая бид нар чинь тэгэл англид очиод театрын тухай ямар ч ойлголтгүйгээ мэдлээ шүү дээ. Драмын жүжиг гэж юу байдгийг ч мэдэхгүй нөхдөд очлоо шүү дээ. Хөөрхий. Тэгэл одоо яах вэ? Тэгэл өстө нэг эцэн дүүрэндээ гэдэг шиг тийм үү? Тэгэл нэг юм өнгөрөөлөө цаадуулсан ч гэсэн хөөрхий. Тэгэд энэ говь цөлөөс ирсэн нүүдэлчин одоо ард түмний хойч үе зайлуул аргагүй дээ. Эднэрт одоо ямар юмны тийм үү? Урлаг, философи, драмын жүжигийн түүх байх үедээ байхгүй шүү дээ. Эднэр ч аргагүй гэл эдрийг бас нөгөө нэг бид нар дандаа хаа газар очихоор дандаа өрөвдүүлдэг юм чинь. Тэгэл өрөвдүүлээл хөрхий тэгэл үнгөө хоол идэл үнгөө одоо хаагурч байсан. Эсвэл байсан хамаг мөнгөө тэнд үрээл тэгэл одоо эрцгээсэн байх. Одоо зарим нь одоо эрэг үзтэй. Тэгэл эргэчгүй үз. Бид нар чинь нэг имерхүүл хөгөөч ирсэн арт биш шүү дээ. Тий хаач явсан дандаа нэг хөгөөч ирж идэг. А тэгэд хөгөөч ирснээрээ их гоё. Тэр нэг буцаад айгуу гоё. Ашигтай эргэждэг ашигтайгаар. Тэгээ дараа нь тэр талбай дээр гарсан бүжгэлсэн гэсэн. Харин тэр нь зүг байхгүй юу? Ерөөсөө тэр л аварсан байхгүй юу? Тэр тайзан дээр тэр мундаг драмын жүжиг тоглоно гэж юу вэ? Английн тэр олон зуун жилийн драмын жүжиг хөгжчихсэн тэр арт түмний дунд очиод жүжиг тоглоно гэж би чимээр байхгүй юу? Би бүрээс яанаа л гэж бодож ирсэн байхгүй. Тэсэнд Лерман гэд хааны ямар мундаг жүжиг байдаг үлээ тийм үү? Ямар хэцүү үлээ. Тий тэнд очихсан Монгол хаан гэсэн юу вэ? Нааш хаантай ямар ч хамаагүй гэж байгаа шүү дээ. Тий ийм хаан байдгүй ингэж байгаа шүү дээ. Та нар хаанаас ийм олоод уншсан гэсэн чинь гоо зүгээр манай нэг нөхөр бичсэн юм аа. Бичсэн хаан гэсэн чинь гоо яах вэ? Тий. Тэгээд наадах чи ерөөсө жүжигэн цохолтой ямар ч хамаагүй. Драмын жүжигтэй ямар ч хамаагүй гэж хэлсэн шүү дээ. Тий одоо тэгвэл манайхан ч одоо тэгэл яах вэ хөөрхий тий. Тий тэгэл
Харин тэр нэг талбайдаар гарч ирэл ста нөгөө нэг биелгээгээ хийгээл тэгэл тэр л нэг яг л өөрсдөө яг илэрхийлсэн те. Бид нар тийм л хэмжээнд авахгүй юу? Тийм. Талбайдаар гараад сайхан биелгээ хийдэг. Тэр нь аварлаа шүү дээ. Тэрс жүжигч өөрөө байна шүү дээ. Дүртэй, эсрэг дүртэй, тийм үү, туслах дүртэй. Тэр доторх тэр нэг плот, тэрний психолог, тэр гарч ирж байгаа, тэр морал, тийм үү, тэн дотор мэдлэгээрээ хинээс илүү байгаа, шийдэл гаргаж байгаа, сонголт гаргаж байгаа тэр чинь амар нарийн байхгүй. Тэгэл явж байгаа л гинт жүжиг эргээд л муу гэжсэн хүн чинь сайн болоод, сайн хүмүүс нь муу болоод ингээд жүжиг гэдэг чинь амар юм түүхтэй байхгүй ингээд ойлгох гэх тийм. Тэр чинь байхгүй юм чинь. Тийм зүгээр ингээд цогоод магаачдаг хүмүүс чинь тийм үү? Хүнийг сонсохгүй. Тийм. Тэгээд болсон байлээ. Тэгээд одоо ядаж одоо философч хүнээс ийм оюуны хүнээс бас нэг асуугаа зөвлөгөө авчихгүй тэгэл дураар очоод тэгэл тайзан дээр 70-80-уулаа бижигнж байгаа л болоо шүү дээ. Тийм. Яг хуцалтыг харахад бол яг тэгэл багт наадмын хувцас шиг сайхан хувцалсан байлээ. А жүжигтэй бол ямар ч хамаагүй. Драмын жүжигтэй ямар ч хамаагүй. Тэгэхээр одоо та нар ёстой тэрнээс илүү ёстой жинхэнэ драмын жүжиг гэж юу байдгийг л харуулах хэрэгтэй. Тий. Тэгэхгүй одоо тэгэл тэд нар шиг биелгээ хийж байгаа тайзнаас буух юм бол одоо тэгээ нөгөө хүмүүс гайхаж шүү дээ. Гэтэ яг л биш нэг хоёр орны харилцааны хэдэн жил болж байгаа юм да журхаан харилцаа. Тэргүүл явсан билээ шүү дээ. Тий. Тэгээд яг бидээдүүд нь хямдхан бас хүмүүсийг үзээрэй гэсэн тийм явсан юм шиг. Манай нөхдөд одоо тэгээд өөрөөр тэгэл дэлгэмжүүлээд хэдэн дүүрч яасан мэдэхгүй. Том ахтай дүрдээ ерөөсөө ядын ах хөвчөөд мөнгөөр дутхгүй шүү дээ. Гэхдээ харин тий одоо үзэгчтэй ажид очсон юм биш үү? Тий. Харин тий. Харин тийм байхгүй. Тэгэхээр чи эн чинь ерөөсөө эн чинь жүжигтэй ямар ч хамаагүй гэж хэлээд байна шүү дээ. Эн чинь ямар ч хамаагүй юм болсон байхгүй. Одоо юу гэдэг энийг одоо юу гэдгийг одоо бүгдээрээ сайхан англи руу зугаал яал гэсэн юм шиг байлаа шүү дээ. Тий. Тэгэл гоё яж байгаа дээр яал гэсэн юм шиг байлаа шүү дээ. Тэгэл явсан. Хөргө тэгээ тэр нэг хөргө тайзан дээр хөрхөө гүйлтсэн тэр нэг 70-80-аад хөргө залуучууд тэд нар хөрхөө зайлуулдаг. Тэд л жоохон хэцүү байсан баг. Тий? Хөрхөө ингээд баярлаад очихсон. Тэгсэн чи олигтой юм болдгоо. Тэрүүгээр нэг хүмүүс тусдаа 5 хаттай бодолд баярлаад байдаг. Бид нар энд хөлсөө гартал тэр дээр гүйсэн. Тэгээд охин хэдэн төгрөг хармааны мөнгө өгсөн юм уу да яасан бол зайлал тэгэл нэг ганц хоёр тэгэл нэг гар утсан уц авд юм уу тэгэл ирээз. Бид чинь ингээд дандаа нэг юм нэг муухай юм болж идэх байхгүй бид чинь. Францад бас тий саарал дээлтэй өгөн зураг зураад тэгэд уран зураг хөгжсөн газар нэг саарал дээлтэй өгөн зурцсан байгаа хөө зураад бичсэн байгаа байхгүй. Гэвч чи Францын уран зураг гэдэг чинь гайхамшигтай шүү дээ. Тэр дотор тэр саарал дээлтэй өгний зураг хараад тэр уран зураг хөгжсөн газар юм доо импрессионизм уу, экспрессионизм уу, сюрреализм юм уу? Одоо ямар уран зурагт хамаарах юм чи портрет биш шүү дээ. Портрет чинь хүнийг суулгаж хагаад нүрийг хараад зурдаг байхгүй. Тэ. Тэг чи зүгээр ингээд нэг хүн зурцсан. Ямар зураач нь зурсан, эдэн дөргөөр зураад зурсан. Тэр чи энэ зунч сая чи хоёр ичгтэр юм болоо шүү дээ. Уран зураг хөгжчихсэн оронд нэг тийм сонин зураг бариад очихсон. Хин зурсан, яах гэж зурсан. Хаанаас мэддэг тэр царайг зураад байгаа. Ягараас арал дээлтэй байдгийг. Улаан дээлтэй байхгүй байсан. Цагаан дээлтэй байхгүй байсан. Тэр чинь уран зураг мэддэг хүмүүс чинь бүгдийг нь асуудаг байхгүй юу? Яагаад эн чинь ийм саарал дээлтэй байгаа? Яагаад ингэж зурсан юм? Царай нь яагаад ийм байгаа? Тэр уран зураг чинь нарийн байхгүй юу? За дараа нөгөө Английн драмын жүжигийн эх оронд очиод драмын жүжиг тоглоод бүр тоглоно гэж очиод бүр инээдмтэй боллоо шүү дээ. Тийм. Хоёр том ичгтэр юм боллоо шүү дээ. Тийм. Бидний өмнө бас томоос том ингээ хүн дээр алтан юм байна шүү дээ. Тэгээд бид Клеопатра жүжигийн хамт олон бид нэр юун дээр илүү анхаарах хэрэгтэй. Тий, ер нь бол тэр хүний тэр алсын тэр хараатагаар хүн шийдэл гаргаж байгаа. Тэр л айгуу чухал. Өнөө маргаашийн ашигнд хууртаж тэрэнд одоо бүдрэхгүйгээр зоригтой алсын хараатай шийдэл гаргаж байгаа. Тэрийг л ихсэн харуулах хэрэгтэй. Тэгэхэд хувийн сонирхлыг бол арт түмний сонирхлын ард тавьж байгаа. Тэр амар чухал. Төрийн хүн
ард түмнээ авч явж байгаа хүн, тийм улс төрийн хүн хувийн ашиг сонирхлоо ард түмний ашиг сонирхлын ард тавина. Ямар том ёс суртахуун, ёс зүй вэ? Гайхамшигтай. Тэрийг л сайн харуулах хэрэгтэй. Тийм. Эндээс л одоо суралцах хэрэгтэй. Бүтэхгүй яах юм бэ? Юу вэ? Энд чинь одоо төрийн хүн байхгүй юу? Тийм. Энд төрийн хүн. Төр авч яваа төрийн эмэгтэй байхгүй юу? Одоо Монгол бас нэг ийм юм байгаа юм. Жүжиг гэхээр драм жүжиг дандаа хөгшин хүмүүс үздэг. Үзэх ёстой ч гэдэг юм уу? Энэ фильм маягтай залуучууд үгүй залуучууд бол талбай завтаа шоу үздэг юм байгаа юм л та. Ерөнхийдөө хөвшүүлэх ойлголт байгаа. Энэ дээр та залуу үеийнхэн хавж юу ч хэлэх үү? Уу яг залуу үеийнхэн бол ерөнхийдөө юу л авахгүй юу? Ер нь бол амьдрал болвол компьютерийн дэлгэц биш, гар утас биш шүү. Амьдрал болвол тий амьдрал бол яг бодитоор одоо харж амьдралтай бодитоор танилцах хэрэгтэй. Олонний дунд орох, тэр дуу шуугаан, тэр хүмүүсийн бие авч явж байгаа, тэр нийгмийн дунд орж үзэх, хүмүүсийн дунд орж үзэх. Нэгэнд Монгол улсын иргэн, Монгол улсад амьдарч байгаа юм чинь Улаанбаатарын тэр нийгэмд орж танилцах. Тийм үү? Нийгэмдтэй танилцах. Тэгээс одоо зөвхөн одоо гар утас руу интернет ч юм болвол бодит амьдрал болон ер нь хүний нийгэм хүнийг хизээж орлож чадахгүй. Тийм. Тэнд бол зүгээр л үзье гэсэн фильм үзээд үзье гэсэн юмаа хараад сонирхсон юм бол хардаг болохоос биш. Шин сони юм тэнд хизээж залуучууд сурахгүй. Яг л өөрөө сонгож харж байгаа учраас. Бодит амьдрал дээр чинь хүн тохиолдлоор шин сонин тийм үү соёл одоо юу гэдэг мэдлэг туршлага мэдрэмж тийм үү сэтгэлийн хөдлөл тэр бүгдтэй ингэ танилцдаг байхгүй. Тэндээс аюух юм авдаг байхгүй. Интернет сошиал медиа бол зөвхөн л хэдхэн хүмүүс хоорондоо таалагдаад хоорондоо лайк дараал тэрнийг л мандаа архичсан хоригдчихсан нэг шууны торон дотор юм шиг л байж байгаа шүү дээ. Тийм. Гар утсаа унтраагаад жүжиг нэг үзэж хэрэгтэй шүү дээ. Тийм. Тийм. Өнөөдөр би байхгүй шүү. Жүжиг үзлээ. Би яг ингэ те яг одоо Монголынхаа нийгэмтэй энэ бүхэнтэй танилцмаар байна. Очиж хармаар байна. Тэг гэрээсээ гармаар байна. Тэг ингээд гар утсаа унтраагаад жүжиг үзэх тийм одоо наацхан жижигхэн нэг хүсэл соёл байж болно үстэй. Одоо жишээ театрт очихдоо хүмүүс хэмбуугаач байсан гэсэн яаж игээд нэг жаканы чаддаг та тий. Хуцааны харин тий. Тэгээд тэр нэг хүний бүр ингээд уул үндсээр нэг ингээд театр өөрөө ингээд үзэгчтэй бэлдээд байгаа юм сан. Энэ тал дээр яг энэ үүднээс нь тийм штэ. Одоо хиний одоо би ч нэг урлагийн философи гоозын сэдвээр бас лекцүүд нэлээд уншдаг. Тэрэн дээр бас их ярьдаг л да. Ер нь бол урлаг судлаач, сонгодог хөгжим судлаач, ер нь тэгээд тэр нөгөө философичд юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь бол сонгодог хөгжмийг гэртээ суугаад гэрийнхээ хувцастаа суугаад тэгээд сонгодог хөгжим одоо сонсчихсон сууж явах бол гэмт хэрэг нүгэл гэдэг байхгүй юу. Тийм. Тэр шиг утгагүй юм байхгүй. Тий одоо энэ чинь хоньны хавирганы өөх наалтчихсан. Тэгээд сонгодог хөгжим гэртээ таавчтайгаа суучсан сонсно гэдэг бол гэмт хэрэг. Тийм. Сонгодог хөгжмийг бол яг л театрт ч сууж агаад сайхан зөөрхөө уцлаад тэгээд очиж яг сууж агаад тэгвэл жинхэнэ мэдрэн жинхэнэ хүлээж авна гэдэг байхгүй юу. Тэрэндээ адилхан тийм үү театр гэдэг бол ийм л газар байхгүй юу. Театр гэдэг бол яг жинхнээр нь оргиор нь мэдрэх газар болохоос биш зүгээр би харсан штэ гэсэн тийм үү гар утсаа барьчихсан тийм үү би үтсэн гар утсаараа үтчихсэн тэр сууж ичмээр байхгүй юу.
Эсвэл бол одоо тийм үү? Энийг онгойлгочихсон. Ингээ жүжиг үзээ сууж явах юм уу? Сонгодог хөгжим сонсож сууж явах юм. Тийм болооч. Тэр байхгүй. Тэгж хэлэхээс ичих хэрэгтэй. Тий. Би ингээд гаруусаар үзчихсэн гэж хэлэхээс ичих хэрэгтэй. Нүгэл наадах чи үзэх гэжгүй. Тий. Би шууд нөгөө наад чинь биш. Тэрнтэй ямар ч хамаагүй шүү наадах чинь. Тий. Ер нь бол гар утас эн чинь бол зөвхөн бидний юм байна шүү дээ. Тэгвэл мэдээлэл авахтал зориулсан шүү дээ. Тийм үү? Тэр урлагийн тэр том төвшний тэр бид энэгээр гар утас бол эцэс тэгэл бас том гэмт хэрэг байхгүй юу? Биднийг бас арай дэндүү ядууруулж байгаа байхгүй юу? Оюуны том ядууралд оруулж байгаа байхгүй юу? Ер нь асууя гэж бодож ирсэн. Ер нь тантай одоо бид нар энэ таны яриаг сайхан хэрэгжиж байгаа нөгөө одоо нөгөө арын албаны залуучууд зөндөө байгаа. Бүгдээрээ хэлээд бидний ерөөс ингэж театрын гол зорилго бол бүх залуу уран бүтээлч чинээр орж ирж байгаа хүмүүсийн ансамблаар нь солиотой байгаасай. Тийм шүү дээ. Гуан тийм шүү дээ. Гуан тий. Бүгдийг нь ингэ цогцоор нь явах гэдэг анханасаа. Тийм. Ер нь бол бид хэлсэн шүү дээ. Одоо бид нар яг 0-оос л эхэлнэ. Тийм. Энэ бол бид нар 0-оос л эхэлнэ. Тийм. Өөр арга байхгүй. Одоо энэ зөв буруу одоо хэн нэг нь буруу өгч юм уу тэр тийм штэ монголчууд юм ерөөс зэрэггүй. Зүгээр 0-оос л эхлэх байхгүй. За одоо ингэдэг юм байна. Тэгэл одоо эхэлнэ шүү дээ. Одоо танд ингэж хэлж болж байна уу? Одоо ингэ одоогийн залуучууд ерөнхийдөө залхуу штэ шууд хэлсэн юмыг л аа гэж байна. Хож ойлгох ерөнхийдөө дургуй мэд санагдсан. Тийг байх нэг гар утснаас бол толгой нэрхтсэн. Тий эдгээр ч одоо ингээд энд сууж байхдаа гар утас руугаа шагаана. Янз бүрийн юм бодно. Мессеж ирсэн болов фэйсбүүк руу нэг ороод харчих юмсан, тийшээ нэг орчих юмсан, тэгжсээс орой гарах уу, тэгж яснаа ээж аав гэрхнийгаа нэг аргалах, тэгж яснаа данс руугаа нэг хэдэн төгрөг оруулах, дансаа нэг харах, эц чинь толгойд нь дөрөсөд үзээд 116 юм эргэлдэж байгаа. Тийм. Тэгэхээр тэрийгээ эдгээр чинь нөгөө нэг зэгцлэх, янзлах, утсаа жоохон хоошин тавих, сошиал медиаг жоохон хоошин тавьдаг ч юм уу, илүү дуу тиймэрхүү дурдачаал, сонирхол, хүсэл эрмэлзэл одоо юу гэдгийг мянган юм байгаа штэ. Тэрийгээ цомготгох, цөөлөх тийм юм чи эдний энд явагдахгүй байхгүй. Ерөөсөө тэгвэл дурдачаалын хаан, дуртайгийн хаан, сонирхолтойгийн хаан жалиас болцсон гэдэг байхгүй. Дуртай юмаа цөөлөх чинь асар том эрдэм байхгүй. Тий асар том ясвартхан. Эдгээр чинь дуртай юмаа цөөлж чадахгүй. Тэрэндээ бололцсон байхгүй. Тэгмээрч байдаг, ингэмээрч байдаг. Гадаад явмаар байдаг, тийш явмаар байдаг. Сошиал медиаар оруулах янз бүрийн фэйсбүүк зураг харгуулаханд бол тийш явах юмсан, ийш явах юмсан, тих юмсан, их юмсан. Боди билдингээ харж байгаа ингэж байгаа нөхрийг харангуудаа боди билдинг гэдэг. Тэгэл байж байгаа л тэнд амарчгсан явж гэн амар гоё байна гэх нь тийш явах юмсан. Тэгвэл би одоо сая тийм шалгалт өгөөд гэсэн чинь тэмцэжлэхтэй тэнд одоо сурах гэж байгаа. Тийш очиж сурах юмсан. Амар. Бүх юм боломжтой юм шиг эдрий чи ингээд солируулаа хайчихсан. Тэгтэл амьдрал амар цөөх юм боломжтой байдаг байхгүй. Бараг байхгүй. Тэрнтэй эдгээр чинь нүүр тулж чадахгүй байхгүй. Болдог ингээд хэлчих болдог лөө. Чи дуудлаа. Залуучууд тэр дамаа залуучууд бол авчаад чүлээ. Гэхдээ тэгэл жүжиг үздэг одоо тэгээ соёлж цаа тийм. Тэгээд соёлын нэг хэсэг шүү дээ тийм. Явдлах хөөж тийм. Өөр юм байхгүй шүү дээ тийм. Уул мэдээж юм байх хэрэгтэй байхгүй. Тийм одоо нэг тийм тийм чинь театрт явах наац бүгөө өөрснөө одоо ингээл залуучууд гэж ярьж байна. Өөрснөө ингээл интернет рүү орж байгаа интернет янз бүрийн харж байгаа одоо Америкийн ч вэ, Австралийн ч вэ, Германы ч вэ, Францын ч вэ одоо юу гэдгийг тийм үү? Янз бүрийн одоо орнууд байна шүү дээ. Тэгээ Орос бол тэртэргүй театраар аргалтай, Япон театраа хятад одоо юу гэдгийг амар сувдан театр энэ гэх юм. Чи хаана л ингээл театрт дүүрсэн хүмүүс ингээл алга ташсан цэрэг утсан сууж идэг шүү дээ. Үгүй тийм биз дээ. Тэрийг болохоор хараад нэг ингээл үзэл ингээд идэг. Чи энд одоо Улаанбаатарт гоё юунд театрын тайзан дээр гоё жүжиг тавих гэж дээ хэр ингээл
Ингээ сонир болоод байх чинь ч юу вэ? Ийм муухай арьс өнгөний үзэлтэй байж болохгүй шүү дээ.